Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонссорой. 8 дугаар хэсэг. Аава, ийшээ орох гэж байгаа юм уу? Гэж асуусан хүн айлын гэрийн хаалганы өмнө л сая сэрвгээлтэн эдгэж ядсан хоолоогоор алсууж. Бүсэн тэнцүүсэн худаг шүүгэн гардан ойр түлж залж зогссон залуу. Хар нойрны тулан минь өчигдөр чамд хэлээв үсттэй. Энэ гэрч юу болоод байгаа бол гэж бодоод шүн жолигт унтсангүй. Мөхөөгүй минь хэрэмдэг болгохон шахсан тэр юм юу байж таарах бол гэж бодохоор бүр огт үсэрч усаад цээжиг нь хүүлээд хайчихмаар боллоо. Гэв. Хүүн аавынхан подволкны хормоноос хойш татаж аава ийшээ ороод дими байхаа. Баяраа ахыг ирэхээр хамт орё. Тэглэж айл руу хаалга үдийг нэвдэж эзгүүд нь орж болохгүй шүү дээ. Цагдаа дуудчихвал яана? Хэц. Тэр мө цагдаа дуудаад хаа болддөг юм. Өмгөргэрэн барих хашаагүйгээр эвдчихэж. Хүний хүүхдийг юм болгоод хайжгаж явахад тэгээ зүгээр хараа сууж явах хэрэггүй. Тэгэнч гэж ярихгүй. Чи хаашаа юм? Айгаад байгаа юм уу? Эр хүн байж. Хайгаагүй л дээ. Гэж шилээ маажин тэнэг илдсэн байртаа гэлэхэд аав нь түүний мөрөн дээр чан галгадаад. Эр хүн байж чам шиг доожоогүй байна гэж юу гэсэв? Хашаа хорооноос гар охин хүүхэн эргүүл шөнжин дөрвөлжин дэлэгц ширтэж хоноод өдөржин ногоорох юм. Тэгэхээр чинь энэ зэрэгээс айхгүй яадаг юм. Бэ чиний насан дээр чи юм байгаагүй юм та. Тэгвэл би орохгүй гэд хүү хойш хэдэн алхам муухрав. Хөөе чи мөн эр хүн болдоо гэд өрөөсөн мөрнөөс нь хойш түлхэн өөрөн цүүцэн гартан чан гатгаад цоож ивдэх ажилдан оров. Хүү ахин хэдэн алхам муугарч зогсоод өөрийн мэдлгүй толгойс гисрэв. Төвний дотор өмнөх өдөр нь харсан үзээрийн муухай амьтны дүр зураг дөнгөж саяхан юм шиг санагдчих. Нүднийх нь өмнөр бүртэлцэхэд хүү дэргэд байсан том чулууган ямар тач атгаа тавлаа. Хуучин цоожийг эвдэх тийм ч хэцүү байсангүй. Гогцоог нь суг татаж авч хажуу дэшин шидэж хаяхад хүүгийн зүрх нь цээжиндэн тэлбэрчих шахам цохилж айсантан аавыгаа болиулмаар байвч арчаагүй ир нэр ахиж зөөхгүй гэсэндэн тисч биеэн барив. Хаалга нээхэд одоо торох юм үлдсэнгүй. Аав нь цөөцэн тонгойсон чигтэн оймсон дон хавжуулахыг хүү анхааралтай харж зогслоо. Аав нь шүлсэн хаяж нусан хөрх хідэл нээгээд гэрийн хаалгыг сэв хідэл татав. Үүнтэй зэрэгцэн ялцарсан махны өмхий үнэр хамар сэтлэг шахам өнөртгөд пүү гэж хамраан тарав. Хаа писта. Юу вэ? Хүн алаад нууцсан мааш юм гэж уулгалдсан аав нь гэрэл рүү ороод явчихлаа. Нам гүм. Хүү гартан чулууган хадгасан чихтэн зогссоор байв. Гэр дотроос сайн байна уу? Вэ ч одоо ямар новшин вэ? Та сонсож байна уу? Сайн байна уу? Гэх аавынхан л дуу гарч. Хүү шүлсэн залгиж яа гарахгүй би зөв харсан хүн байсан. Гэхдээ аимшигын хүн гэж дөнгөж бодож дуустал аавынх нь тэнхээ мэдэн хашгирах дуу гархан тэр. Хүү энэ чимээнэр дав хидэл цочиж чулууган барьсан чигтэн ойлгнэн хойш угарсаар гэрлүү орж зүрхэлсэнгүй. Аав нь хашгирсаар байхад гэрээс чимээ хоёр нь гүйлтэн гарч ирлээ. Хүү аавыг барьчихлаа штэ гэж хашгирчээ. Эмээн эрхэн эргүүлэн залбирж гаргахад ээж нь аавынхан араас гүн орлоо. Хүү хашаанаас гүн гарч ойр байх цагдаагийн хэсэг рүү яарав. Цагдаа нар гэрт ирэхэд цалгүй явдал хэдийн тохиолдчихсан байж юм. Аав нь гэрт ороход зүүн орон дээр цомцойтол суусан хөгшин гэртэн ганцаараа байж. Цээжийг нь баглаж бүсэлсэн дээлийн бүсний нэг үзүүрийг гэрийн хананд бэхэлжээ. Хөгшний царай төрөх байгаа байдал нь нүд халтрэм.
Гэр орны дотоод орчинч тэр ногоон хорооноос нэг их дээр тэхэргүй хар гэдэн. Залуу орчин тойрныг уйлгэн хараад баруун орлоо нүдийн завжилгүй ширдэг сэгсгэр үстэй хөгшний өмнө өвдөг сөгдөж суугаад мэдлэв. Хөгшин тагширдсан чихтэн дуугарсангүй. Гар хөлөн нүднийх нь өмнөр сүйдэг нөлөв. Нүдийн цавжсан чгүй. Хөгшнөөс тийм гэхин тэмдэггүй муухай үнээр хангалахад залуу арай ээжигээ өгчихсэн гэж хэлээд гэр орондоо ингэж хорж цагдаж байдгийн биш үсттэй. Ягарахгүй л ажил явдал болж өөр хүүхдүүд нь ирсэн дээ. Бид ч бас орж ирсэн. Тэгэхэд хөгшин байгаагүй дээ. Гэх маягийн юм бодож бодолдон бодолж байтал түрүүхэн таг хөшсөн янзтай амьсгалж байгаа ч мэдэгдэхгүй байсан хөгшин огцом ухас хийж залуугийн хүзүүр асчав. Огтын санамсаргүй байсан залуу ийм зүйл болон чинээ тооцоолоогүй байсан тул эмигнийг хойш түлхэхийг хичээвч хөгшин хүн гэлтгүй ёр бусын их хүчээр улам хүчтэй наалдчихад салж өгсөнгүй. Шүдэрийн хүзүүг нь урчглаа гэж удсан ч халуун шингэн зүйл хүзүү хоолой ингэр цээжийг нь нэвчин урсаж ирэхэд сая нэг анзаарсан залуу өөрийгөө үхэж бүг ухаарчээ. Хурц шүдтэй эмгэн хүзүү хоолойг нь тасгацхад гүрээнийх нь судас дайрчихсан нь тэр байж. Эмхэн яг л уйлсөглөн араатан шиг архирч гүрээнээс нь садрах цусыг гүдгүдхийн залгилж явахыг залуу эцсийн мөчтөн эхнэрийнхэн хашгираа ээжийнхэн майн мэгзмийн хамт сонсож аваад нөгөө ертөнцтөн мориллов. Эхнэр нь гэртгүүн орж ирэхэд нөхөр нь дээш гараад хэвтчихсэн түүний дээр сэгсгэр үстэй эмигэн гэрийнхэн ханыг ханартал татаад нөхрийнхэн дээр тонгон суужсан байхын тэр. Нөхрийнх нь хоёр хөл болж нь огцом сударч их хэмжээний цус алдснаас жижигэн сарвганаж байлаа. Ард нь гарсан чимээнэр огцом эргэж харахад эхнэр эмигнийг таньсангүй. Ингэр цээжин нөхрийнхэн цусаар будсан эмигэн залуу бүсгүй хараад архирахад ам нь чихэн хүртэл сунаж тагнаа тэр чихтэн арзаасан олон соёо болсон байгаагаар үзэгдэж гин. Баяра тэр өдөртөн ажилдаа явсангүй. Өмднийхэн халаасанд гараан хийж хэсэг алхав. Газар ширтэн алхаж явахдаа цаашид хэрхэх тухай бодож шаналхын хажуугаараа хийсэн үйлдэлдэн ихэд гэмшив. Тэртэн дэргүй орчлонгийн жам. Нэг л өдөр туулаад өнгөрөх зовлон байтал ийм бодлогогүй зүйл хийж эцэстэн өөрөөсөө гадна гэмгүй олон хүнийг хохироосон тун гэмшиж бас готарч явна энэ. Энд ч гэмгүй хөөрхий хүүг бодохоор зөвхөн чихтэж дотор бачуураад байж сууж чадахгүй. Бүр харилгийн хүний амнаас зөвхөн сонссон төдий зүйлийг дагаж хийсэн өөрийнхөө тэнэгийг гайхаад барсангүй. Гэтэл тэр хүн хэдийн архины галуунд хэлсэн байлаж үүнээс болж учрах үр дагаврыг ахин дахин анхааруулж ам авч байсныг яана. Зөвхөн өөрөн хохироод шаналаад өнгөрсөн бол өөр хэрэг. Гэтэл хавийн хүмүүсийн халгаатай энэ хэргийг яаж шийдэх учраа ч олохгүй харамсаж явахтан барилга дээрээс түлхүүлж орхондан явсан хүүгийн тухайч бодож амжлаа. Нэрийг нь санахын төдийд тарих толгой нь эргэж цээж нь бачуурхад залуу алгахан төр болж хан түшин зогсов. Тэгснэн газар сууж өвдгөн тэврэн хэсэг ойллаа. Яах чаргагүй зүйл гэж энэ бөлгөө. Өвчин зовлон бол туулаад өнгөрөхсөн. Мөнгө санхүүгийн асуудал бол хүмбэрт байдаг энгийн зүйл. Гэтэл сав шимийн орчлонгийн нарийн чанд дүрмийг толгой мэдэн зөрчичхөд ийн гашуудаж суугаа өөрийгөө алчхмаар санагдана. Гэтэл
Ээж нь түүнийг идчих өчнөн цаг хугацаа өнгөрсөн шүү дээ. Хувцсыг нь солих, ор дэрийг нь засгаар өргөж босгох гээд тэр үед барын шиг хурц шүдэ нэг л зооход баяраа нөгөө ертөнцийн морилж ээж нь өмхирсэн махыг нь таяан зулгааж идээд нэг өдөр гэдэс гарах боломж байсан. Гэтэл тэгээгүй. Чухам юу хүссэн болоо доо. Яагаад цаашид гинт баярагийн толгойд нэгэн санаа ургав. Энэ бүхэн хаанаас эхэлсэн тэнд дуусах ёстой гэсэн бодлоо. Гэтэл эхлүүлсэн тэр газар нь энэ гэрн. Эхлүүлэхээр шийдсэн хүн нь өөрөө. Эхлүүлэх санааг ургуулсан хүн нь хөгшин хятад. Харин тэр одоо хаашаа ч юм арилж өгсөн. Тэр ийм зүйл болохыг эрдэнэс мэдсэн, бас анхааруулсан. Архины халуунд ам алдсан үг нь ийм хол явж, ийм их төлөөс төлнө гэдгийг тэр сүүлд ухаарсан чиглэн галд тэрэг хэдийн хөдөлж бүх зүйл оройтсан байсан. Эрэлгэн элчийн данс тооцоо зөрхөсгүй гэсэн үг нь санаанд нь харван орж ирэхэд баяраад юутач гандан руу явъя гэсэн бодол төрлөө. Сэрүүн салхинд намрын хийсэх хэмрийн дарцаг арц хүчний ангилан өнрөөс цээж дүүрэн амьсгалахад дотор нь жаахан ч болов онгойжээ. Орхимжан мөр давуулж шидсэн олон лам нар зөрөн өнгөрөхч үхэндэж хандаж зовлон гон ярьж асуудлаас ангижрэн тамийн амьдралаас бүрмөсөн салах тухай асуухаа мэдсэнгүй. Хэсэг нааш цааш алхаж хийцгүйхэн байхыг нь холоос хэн нэгэн анхааралтай ажиглаж байсныг мэдсэнгүй. Арган барахтан тагтаны будаа зарж суусан хэдэн авгаа дээр очиж учир явдлан хэлэхэр шийдлээ. Өдөржин уйдж суусан авгаа нар ч баяраад тохиолдсон явдлыг сонсож суухад зармийнх нь эрүү молдорч харин үлдсэн хэдийнх нь даралт ихсхэн тэр. Гэтэл баяраа тэдэнд хэрэг явдлын нарийн учир зангилаг яриаггүй шүү дээ. Ерөнхийлөн дүгнэх маягаар ихэд товчхон ярьсан ч тэдэнд энэ түүх урд хожид сонсож байгаагүй хачин сонирн байхын дээр ойрын хэдэн сардан ярих юмтай болгож байлаа. Тэд баярагийн ярихыг дуустал сонсоод нэгэн дуугаар нэг нэр хэллээ. Тэдний хэлснэр ганцхан тэр хүн л ийм төрлийн заслыг асуудалгүй сайн хийдэг гэх. Энэ хүний нэрийг Догсом гэнэ.